За цаг даваа сайн байна уу? Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулбаа. Одоо намайг үтвэтэндээ. За. Ээжтэй шиг байна. За. Дорн их сургуулийн багш байсан. Цоглогоо гэдэг хүн байна би. Юуны багш вэ та? Би одоо Монгол хэл уран зохиолын мэргэжилтэй. Сүүлдээ юуны болж байгаа юм бэ? Тий. Монгол хэлний гарал зүйч шиг. Түүхэн хэл зүйч шиг. Та ч одоо сурагч болчиход байгаа юм шүү. Одоо доктор хамгаалж байна. Тий, улаануудад өрөөдийг сургууль аспирант хийж байна. Монголчууд хэр их олон байна? Монголчууд их цөөхөн байдаг шүү дээ. Оюутнууд энэ жил бакалаврынхын холоо очсон. За. Оросууд энэ бакалаврын оюутнуудыг өнгөө авч байгаа шүү дээ. Тэг за. Юу манайхан ямар мэргэжлэр голдоо сурч байна? Эдийн засаг IT техникүүд нэлээд байна. За. Тэгээд хэлний орос хэлний орос хэл уран зохиолын мэргэжлийн усуд байдаг юм байна. Та очиод хэр удаж байна болоод? Би 2 жил болчихлоо. Одоо ирэх хавар хамгаална да. Та чи нөгөө 10 жил тахта орос школдээсэн тэр нэмэр болж байгаа үстэй. Одоо тэр багын сурсан юм. Тэр ер нь үндсэн хэрэгд болж байна да. Тэр суурьнд байна. Юу 10 жилдээ ч одоо яаж орос хэл сурсан бэ да? Гэхдээ ер нь би нэг хацтай ангид өгсөн юм аа. Манай ангид 7 жил орос хэл сурахад үзэхэд 6 жилийн оросын мэргэжилтэй багсаас. Орос хэлийг Орос хүн заавлыг заавал шалгаж шалгаж шүү дээ. Тийм байна. Тийм. Гэхдээ юу тэр нэг хөтөч чинь оросоор ярихаас монголоор хэлээд байхгүй чи. Танай ангийнхан чи за хэдэн хүүхдээс ойролцоо 35-аас 40 хүн хооронд байсан. Ер нь нэлээд ярилцдаг болоод төгссөн хэд байх вэ? За 10 хүүхд байх уу? Ер нь бас октод бол нэлээд гатгалаа шүү дээ. Тэд нар өөрсдөө ярих муутай. Тэгэхээр ойлгоод байдаг. Багшийн хэлснийг ойлгоод байна. Над шиг тийм өргөгийн галзуу хүн зөөхөн байсан. За. Тэгээ ер нь одоо судалгааны сэдв юу? Би баргын айлгуудын харьцуулсан үгийн сан гэдэг сэдвээр ирдэн ажиллаж байна. 3 гүрний гэдэг байгаа шүү дээ. Тий. Орос хятад Монголд байгаа аргуудын айлгууны үгийн сан судалж байгаа. Оросд хэдэн барга байна? Орос яг статистик бол барга байхгүй гэдэг юм. За. Гэхдээ хамгийн сонин барга байдаг өрөөдийн 2 мужид 2 ариан бараг хэлний эдгээр айлгууны үгс гэсэн ном хавилсан байгаа юм. Бид нэрөө хаана вэ? Хурамханд 10 жилийн өмнө хавилж ирсэн ном байгаа шүү. Хурамхан чи хаана вэ? Өрөөдөөс юунаас улаудаас зүүн хойшоо 400 гаруй метр аргажин тохиомд байдаг. За. Очив удаа очсон. Би ер нь 2-3 ч очиод байна. За. Анх 13 онд очсон. Баргаараа ярьж гэнэ үү нэгтэй? Байхгүй, барга байхгүй. Оросч бүрээч байхгүй шүү дээ. За. Тэгэхээр тэднэрээс судлана гэхлээр яа гэсэн үг? Зарим бүрээд баргууг яаж ийн гэсэн үг үү? Үгүй тэд нэр бүрээд айлгуунд ялгаатай барга үгийн толь гэдэг хийчихсэн байгаа. Тун сургуулийн багш нар нийлж агаад хийчихсэн байдаг. За. Тэгэхээр тэр чинь барга байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр баргуудын яриг үү та? Баргусинский бүрээд гэж хэлдэг. Тэгдэг тий. Тий, юу гэж би тэр нэг арианы орлог сарга сэргээ хэм блэ? Хэсгээ хөвсөл тууйч гэж нэг хүнтэй. За, танил болсон юм. За. Гэсэн чинь бид энэ 20 бүрээд биш шүү дээ гэж байна. За. Тэгэхээр та нар тэгээ хэй юм гэсэн бид баргасан бүрээд гэж. Тэгэхээр тэр баргасан гэдэг үг нь байгаад байгаа учраас би тэрийг барах гэж бодож байгаа. Юу? Монгол хэдэн барга байгаа? Монголд одоо яг статистик тоогоор бол 2800 орчим байгаа юм. Бүр манай улсын статистик яг статистик тоогоор. Жинхэнэ дүн барга гэдэг нь. Миний бодож байгаагаар бол 40 мянга байгаа. Юунд Хятад өвөр Монголд одоо цаадууч нэг юу 280 юм уу орчим юм хэлдэг юм. Статистик нь 280 гинэ. 280 мянга орчим. Олон юм биш. Статистик нь гэж гардаг. За. Миний бодож байгаагаар бол 400 гаруй байгаа. Юу тэгээд баргалжин наадам болно гэж таас яриад байна шүү дээ энэ жилдээ. Тий. Энэ баргалжин наадмын чинь 2007 оноос эхлээд 4 жилийн давтамжтай хийж эхэлсэн. Одоо бараг угсаатны соёл түүхийн одоо заншлыг хааж өгдөг гэж зорьсон наадам шүү дээ. Урлаг соёлын наадам гэж хэлдэг дээ. Тэгээ 2007 онд Дорнод аймгийн Хөлбөмбөр суманд, 2011 онд Дорнод аймгийн 3 цагаан суманд, 2015 онд Бурятын баргажин төхөмд Хурамхаанд, 2018 онд Дорнод аймгийн төв дээр, 2022 онд Хөлбөмбөр суманд, 2012 онд
22 он. За. Одоо энэ жилийн Төв аймгийн сэргэлэн сумыг бараадаад Төв аймгийн төвдөр хийх байна. 8 сарын 9-10 гээд соёлын яамны рекламд орсон байна лээ. За. Юу та чи баргын тухай ном хүмүүстэй хамтарч бичлээ. Би баргын тухай ном бичих байхаа нэг номыг Нэмэр самбуу докторын нэг номыг ивэн итгэсэн юм. Тэгээд гаргаж надад үе. Ер нь баргын тухай бас нэг биш юм бичсэн би. За. Тий. Одоо бүгд төрлөختний ном болох байгаа даа. Ямар ном болгоё гэж бодож байна? Одоо ер нь голдууд төв хүмүүсийн чиглэлээр байгаа шүү дээ. За. Тэгээд нөгөө судалгааны хэлний судалгааны өгүүлбэр лээ. За. Доктор дамжилт хүсье хизээ дуусах уу? Ирэх 26 оны 3 сард юм уу 4 сард хамгаалах. Ана багш ямар хүн бэ? Тармаева Виктория Ивановна гэсэн нэг бүрээд аваа юу. За. Бүрээд чижтэй Япон бүрээдийн эдлээс Япон авто бүрээдийг хийжтэй. Юу хэлний чиглэлийн хүн байна те. Тэр Москва их сургууль хамгаалсан хэлний доктор. За одоо тэгээ доктор хамгаалчаад дараагийн амбиц юу вэ? Одоо бас хүний санаа мохоргоо гэж. За. Урд хэл рүү өгүүлсэн. Одоо хойд хэл рүү явсан болсон. За урагшаа тэнд очиж ажил нэг хөө юу хөө одоо урд очиж ажил хий гэж бодож байна. За ямар ажил санаанд орж ер нь одоо энэ чадах юм бол багш шүү дээ. Ихээс өргөтэй багшаар уншихсан уу юм шиг байна. За. Юу заах вэ? Одоо юу бол юу заах штэ. Юуны тул монгол хэлний багш болсон билээ. За. Англи хэл заасан ч болж байна, орос хэл заасан ч болж байна. За монгол хэлээр бол заах хэрэгтэй заахан заа. Монгол хэлийг үгийн сан өгийн аялах гэдэг лекцэлсэн ч болж байна. За баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа.